Монгол улсын анхны 5 аймгийн нэг бол Архангай аймаг байгаа. Архангай аймаг нь нийтдээ 19 сумтай. За эдгээрээс хамгийн их хүн амтай сум бол Их Тамир сум юм а. Их Тамир сумын тухайд байгалийн үзэсгэлэнт газруудаа даган түүнчлэн төв зам дагуу байрлалтай учраас сүүлийн жилүүдэд бас хөгжиж байна. Монгол улсын брэнд бүтээгдэхүүн болох сүүн цагаан хуруудаараа алдартай. Их Тамир сум нь 1500 гаруй өрхтэй, 5500 гаруй хүн амтай. Хизээнээсээ сүү цагаан эд хамгийн сайхан боловсруулалтаар гайхагддаг тус сумын иргэд мал аж ахуй аялал жуулчлалаа даган сүүлийн жилүүдэд аж амьдрал дээшлэн орон нутгийн хөгжил бүтээн байгуулалтанд өөрчлөлт гарч байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байна. За гэхдээ залуу боловсон хүчин орон нутгатаа ирж ажиллахад ажлын байр дутмаг байгааг сумын залуус онцлсан юм а. Залуучуудын дэмжих ажлын байр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэр тал дээр нэлээд тулгамдж байгаа. Ажилгүй залуучууд ерөнхийдөө байгаа манай суманд тэдгээрийг ажлын байртаа болгох тэр тал руу илүү дэмжиж өгвөл сум ер нь хөгжөхөд ер нь төхөн ойртож байна л гэж бодож байгаа. Ер нь сум орондоо ажил хийсэн зорилт ер нь санал бол зөндөл байгаа. Ажлын байр нь гэрээд ажлын байр сургууль захаанд ер нь ажлын байр нь ер нь одоо сүүлийн үед л арай илүү болж байна. Тэрнээс өмнө үед бол нэг байдгүйс. Одоо яг тэгээд ер нь нэг сургууль төгсөөд ирэхэд ингээд багшаар ажил хийхэд оронтой их цөөхөн байдаг. Жишээ нь ямар мэрэгчлээ? Тамирын багш. Ажиллаж байгаа юу? Одоо ажиллаагүй. Тэгэхээр нэг сумд тамирын багш гэдэг нэг ганц хоёр. Тэгээд ингээд нэг сум өмнө ирсэн хүмүүс нь ажилд оршоо дараагийнх нь ингээд ажлын байргүй байж идэг жишээ. Өнөөдрийн байдлаар Их Тамир суманд төрийн болон хувийн хөвшлийн 1470 орчим нэгжид 2400 хүн ажиллаж байна. За гэхдээ мал бүхий иргэд улирлын ажилтай хүмүүс нилээдгүй байгаагийн дээр малчин өрхүүдэд далд ажилгүйд л тодорхой хэмжээгээр байна. Иймд сумандаа ирж амьдрах хүсэлтэй байгаа залуусын тухайд өөрийн ажиллах боломжтой ажлын байрыг сургалаад боломжгүй бол төвсөрөн газрыг бараадан амьдарч байгаа нь үн юм а. Гэхдээ сум орон нутгад ажиллаж амьдарч байгаа залуучуудын хувьд орон нутгаа хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон шинэ санал санаачлаг гарган түүнийгээ ажил болгон хэрэгжүүлэхэд анхааран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Байгалийн үзэсгэлэнт газраар хүрээлүүлсэн тус сумыг зорин эрх жуулчдын анхаарлыг сумын нутаг дэвсгэрт байрлах тайхар чулуу ихэд татдаг. Архангай аймгаас үзэсгэлэнт газар ихтэй. Жишээл одоо энэ Архангай аймгийн тайхар чулуу байна. Тайхар чулуус ард түмэн дээрээс домог ярьж ирсэн их гадаадын жуулчдын нэр сэрээр нь дотоодын жуулчууд их ирдэг. Жилийн 4 улирлын айлч цаг үед аялагчдын хөл тасардгүй тус сумыг зорин эрх иргэдийн хувьд сүүлийн жилүүдэд дотоодын жуулчид ихэнх хувийг эслэх болжээ. За энэ нь монгол хүн өөрийн орны байгалийн үзэсгэлэн үзэж танин мэдэх хүсэл тэмүүлэл их болсныг харуулж байгаа юм а.